Архим үзэгч тав хүнд өдрийн төргий. Лидер подкастын маань шинэ дугаар тав хүнд хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн дугаарт нийтлэлч Наран Төгс оролцож бид хоёр хувилаа хааны тухай ярина. Тэгэхээр би нэвтрүүлэг болгоныхаа өмнө үзэгч сонсогчдоо зориулаад ингэ тайлбар хийдэг. Тэгээ лидер гэдэг бол ямар хүмүүс гэлдэг юм бэ? Тэр хүмүүсийн амьдрал, замнал, улс орон үндэстэндээ ямар гавьяа байгуулсан, ямар ялцын мөрцсөн, хов хүн ямар хүн байвд энэ бүхнийг л харуулна. Тэгээ лидер хүн бол мэдээж улс үндэстнийг л араасаа дагуулж чирч манлайлж явсан түүхэн энэ том хүмүүсийг л ярьж байгаа ойлголт шүү дээ. Олон салбарт яригдах байх. Тэгээ хувилаа хааны тухай бол мэдээж хоёулаа нэг цагийн нэвтрүүлгээр энэ хүнийг ямар хүн байсан бэ гэдгийг бүрэн өгүүлэх ямар боломж байхгүй. Нэвтрүүлгийн зорилго маж тийм биш. Залуучууд иргэд бол өөрсдөө дэлгэрүүлж дотоод гадаад их сурвалж унших хэрэгтэй байх тийм үү. За ингээд хоёул подкаст эхлэе. За хувилаа хааны тухай ярихаас өмнө ер нь Монголын төдөө дэлхийн түүхэнд одоо нэрээ өвлөсөн олон хүнийг дуртах шаардлагатай. Хувилаа хаан бол Чингис хааны ач хүү. Чингис хааны отхон хүү, толуун. Одоо 3 дахь хүү, утгаар хүү гэж ярьд юм. За толуухаас гадна түүний ээж бол Сархуктааны гэж одоо маш алдартай төрийн зүтгэлтэн одоо эмэгтэй хатан байлаа. За энэ хатнаас чинь бол 4 хаан төрсэн байна. Мөнх хаан, Хүлээгүн, Хувлаа, Ариг бөх гэдэг. Яг төрсэн он сандралаараа тийм. Одоо хоёул энэ тухай ярив. За Толуу хааны тухай бас түүхэн сурвалжуудыг сонь зүйл бичсэн байдаг. Тийм залуудаа 40 өнгөрсөн. Тийм 38 даа юу тий. Толуу хаан 1232 онд тий. Одоогийн хятад үеийн Алтан улсыг 2 дахь удаагийн дайн байлдаанаар явж ихт гинт өвөөдөө хилгүү болчих. Ярьж чадгаа болоод. Тэнгүүд энэ юу болов яав гэд ингээд мэдээж монголчууд чинь цэрэг аян дайнтай болвол нөгөө бөө тий үзмөрчтэйгээ явна. Тэд нар бол энэ нөгөө лус савдаг хилгэнж ийна энэ газар шорооны. Тэгээ хааны аймаг гэж ийна гэж хараад байгаа. Тэгээ нууц товчоо Рашидуудын судрын чуулган тий эднэрт тэгээд энэ хэдийгээр өгөөдөө бол өөрөө хаан да тулуу бол хаан штэ. Яг хаан залгамжлаагүй хүн. Өгөөдөө тойжгаад тэгээ хэлж байгаа юм л та. Тэгээд за энэ эцсийн захиасыг захиад тий сахиж би бол хаан удмын хүн. Тэгээ би хаахын өмнөөс өөрийгөө өргөл барьцугё гэдэг. Тэгээ одоогийнхоор бол одоо хортой сархад ч юм уу те. Тэрийг өөрийнхөө биеэр өргөл барьцугөөд одоо золиослоод амиа үгүй. Тэгээ тэр завчаал бонтын тэр тулгалтан дээр цаашаага даваад тэгээ өгөөдөө хаалтан улсыг эзлээд ингээд явж байгаа гэдэг. Орь залуухнаараа амиа золиослж байгаа шүү дээ. Тэгээд тэгэхээр тэр хүн болвол одоо хувлаа гэсэн шүү дээ. Тэр хүн болвол энэ төрийн төлөө яаж золиос гаргадаг вэ? Ямар золиос шаарддаг вэ гэдгийг болвол хүүхдүүдтэй те шууд өөрийн биеэр үзүүлээд тэгээ өнгөрч байгаа хүн байгаа байхгүй. Сурмжилгаас илүү. Тэгэд хувлаа хаан болвол Чингис хааныг байхад нь амьд зэрүнд нь төрсөн шүү дээ те. 1215 онд төрсөн. Одоо өнгөрсөн жил бол 810 жилийнх нь ой боллоо шүү дээ. Хувлаа хаан. Тэгэхэд манайх энэ хувлаа хааныг ярихад хувлааг сонин тохиолдлоор яагаад чи нэг жоохон ад үзэх маягтай тийм байгаад байдаг. Одоо Чингис хааны музей дээр их чинь хувлаа хааны энэ их хаадуудын тамгнууд 4 тамга байгаа.
Тэрэн дээр ихэд хувлаа хааны тамга байхгүй Чингис хааны музейнд итэлт те. Гэтэл энэ хүн өөрөө хэн байсан бэ гэхээр Монголын хаадууд тундаас хамгийн том одоо эзэнт гүрнийг байгуулсан, цогцлоосон, тэрийг эзэнт гүрний бүх системийг ухсарсан ийм хүн шүү дээ. Гэтэл нэг жоохон ад үзэх хэрэгтэй тэрнээс. Одоо бид нар зүгээр хувлаа хаан гэл англи хэлээр хайхтал энэ чинь Британик гэл маш олон толиотчиг түүхэнд туслууд гарчиж байгаа юм чинь бол бид нар бол ахтар өмчлөөд байх чирэггүй л энэ чинь дэлхийн хэмжээний том хаан. Ер нь бол тэр Марко Поло их сурвалжуудын бичснээр бол энэ чинь ертөнцийг захирна гэсэн юм байгаа шүү дээ. Тэр чинь тийм том хаад чинь тийм үү. За толуу өөд болоод сорхогтооны хатан бол одоо хүүхдүүдтэйгээ үлдсэн байж таах гэж байна. Тэгээ өгөөдөө хам бол одоо эвгээлдээ авсан. Одоо бэрийгээ тийм үү. Эвгээлдээ авсан гэж байдаг. Мөнх хаан бол хожим хаан болсон. Гүйгийн дараа тийм үү. Хувлаа хүлээгүй одоо ил хаатын унсыг үнэлсэн. Одоо ариг бүх бол одоо нас нь бага байсан учраас Монголоос ихэд үлдсэн байх гэж байна шүү дээ. Голомтой тий. Голомтоос ихэд үлдсэн тийм. Одоо эндээс бол хаан ширээний төлөх одоо тэмцэл эхэлж байгаа байхгүй. Бид одоо энэ орчин үед яг нэг кино урлагаар ч юм уу нэг цувралаар ч юм уу хаан ширээний тоглоом гэдэг одоо цуврал байна шүү дээ. Тий. Одоо ултартай юм цувралууд. Тэр чинь бол хаан ширээ тэр чинь харахад нэг юм синтил боддоор харагдаж байгаа л нэг хаан очоо суудаг тийм үү. Синтиг суутахнаас бол арай өргөн утга болох гэдэг шүү дээ. Асар их эрх мэдэл тийм үү. Туйлын хэмжээшгүй эрх мэдэл. Одоо нөлөө. Тэн чин түүнээс дээш хүн байхгүй гэдэг юм яриад шүү дээ. Тэгээ энэ тэмцэл чинь өөрөө яг л явагдаж байгаа байхгүй тийм. Тийм манайхан ариг бүх хувлаа хаан хоёрын дайны талаар ингээд за ариг бүхийн зөвтгөл гээд одоо энэ өндөргийгэн галдан хоёрын тэмцэл шиг ингээл хуваагдал яриад идэг л та. Гэтэл хувлаа хааны хамгийн том буруутгал бол Монголын эзэнт гүрний нийслэлийг хар хормоос аваачаад Бээжинд аваачлаа гэдэг буруутгал байгаа гэдэг тий. Хар хором бол хөгжижсэн. Тийм. Хөгжижсэн одоо цэцэрлэлт одоогийн малтлага энэ юмар бол тэр өнөөгийн хотын бүтц системийг бол бүрэн хийцэн бохор юунууд яаж шийдэгдэх үү, хаавар яаж орж ирэх үү гэдэг юм байсан төрн гэдэг юм судалгааны малтлагаар илрээд нь шүү дээ. Гэтэл бид нар монголчууд өөрсдөө цөөхөн. Тэгээ бид нар нүүдэлж онцлогтой артдаг юм тий. Гэтэл тэр шорон түмэн хятадыг тэнцээ нийслэлээ байгуулж тэнцээ захир суухгүйгээр тэд нарыг тогтоон барих боломж болол. Хомсох. Тий. Тэр чи одоо хүн амын үед хувьд ч гэсэн Монголоос зөвхөн алтан улсад гэхэд одоо тэр Тулуу хаан зэв жанжны нөгөө гардаж орсон тэр 12 оны байлдаанаар гэх чинь сая орчим 600 мянган сая орчим зэрэгтэй байсан гэдэг байгаа шүү дээ. Монголчин өөрөө 100 орчим мянган зэрэгтэй. Гэт ингээд тооцоолоор тэр хүн хүчний харьцаа тэр зэр зэвсэг юмны харьцааны хувьд бол тэнд байхаас өөр арга байх. Ийм л дэм болж байгаа. Тэгээ хоёулаа алтан уургийнхан хоёулаа хоёр талд нь хурал хийлгүүлээд хаан дүрмжлүүлээд байгаа шүү дээ хоёр хүн тий. Тэгээ энэ дээр монголчууд энэ ч бол 1259 60 оны тий 60 тэгэлж ариг бүх эхлээд ариг бүх Монголд хуралтай байсан юм уу? Тий. Хурлыг хэмжилж байгаа. Өөрөө хэмжилж байгаа. Нилээ энэ чинь сар гэртээ хурал их хуралдаа хуралдуулж жагаад ингэж жагаад өргөмжлөж байгаа шүү дээ. Хувлаа хаан бол нэг худалч хүн нэг өдрийн дотор бараг шууд өргөмжлүүлчлээ хуралдаагаар гэдэг ингээд гараад ирчих. Яг л тэр нэг хаан ширээний тоглоом. Тэгээ тэр бас тэр тухайн үеийн нөхцөлийг үл сорих хэрэгтэй. Яг тэгвэл ариг бүх бол голомтоос ихэд үлдсэн байна. Залуу хамгийн бага нь учраас. Хувлаа сүм усыг байлдан дагуулах гээд их зэрэгтэй явж ирсэн. Тий. Одоо манай одоо мундаг түүхч багш нараас их ном уншил бүгд л хэлжсэн. Цэргийн эрх мэдэл нь хаана байх вэ?
их зэрэг нь хувлээд байна. Мэдээж ариг бүх Монголд бол түүнийг дагсан угсаатнууд, язгууртнууд одоо зэргийн жанжид цэрэг бол байсан байж таарна шүү дээ. Яг өрөндийн түүх хөшлөгт бол энэ чинь тулуун угсааны хаадын одоо байлтан гэдэг байгаа шүү дээ. Иргэний дан гэж хөө. Уг нь бол хаан ширгийг чи өгөөд угсааныхан залгамжлах ёстой шүү дээ. Гэтэл тэднэрлөө шилжиж байгаа шүү дээ. Тэр тэгээд нэг ийм сони юм байгаад байгаа. За зэр зэсэг Монголын үндсэн цүм айрам хувлаа мэдлэлт байсан байж бол. Дээрээс нь энэ альва ерөн хүчрэгжих энэ улс орнуудын дайн байлдааны үед хин хамгийн их давуу талтай байдаг вэ гэхлээр дид бүтцийг хамгийн сайн эзэмшиж байгаа. Хувлаа хаанд бол ариг бүхөөс илүүтэй нөгөө торгоны зам чинь тэр чигтээ хашны хяналтанд байгаад байгаа шүү дээ. Нар Монгол руу Монголын одоо ариг бүхийн голомт нутаг руу бол нөгөө бараа таваар хэрэгцээтэй юмнуудаар нь боочдөг тий. Тинчээ тэгээд нөгөө эдийн засгийн аргаар нь унгаад нь шүү дээ ширийг. Тэгээ энэ 4 жилийн хугацаанд чинь бараа бүтээгдэхүүн байхгүй болоод нөгөө торго дуртан цаймаа тий хэрэгцээтэй юмнууд нь бас байхгүй болоод дээр нь юмнуудаас ингээ боогоод дээр нь Монгол ган зудууд болоод өсвөл нь нэрвж байгаа. Манайхан бид нар ерөөсөө өсч үзээгүй арт түмэн гэж их яриад байдаг. Яг үнэндээ энэ хоёрын мах болцдог гэдэг. Тэг үл дээр нөгөө ямар ч малгүй болоод өсвөлөнд хідэн ч гэдгүүлэн түүхчлэг дээр байгаад байгаа шүү дээ. Тэгээд одоо энэ баруун Монгол дуулагтаад байдаг дуу хүртэл биш шүү дээ. Ямар дуу? Шарын даваа ойртож байна, шар хүүгээ идэх үү, шар нохоогоо идэх үү гэдэг тийм зохиосон дууд дамжиж ирсэн байж. Явж тэр хүүхдээ идэж шүү дээ. Айгуул бол тийм. Эртний тэр үеэс л уламжилсан гэдэг. Энийг судлаач хүмүүсүүд нь бол тогтоох л баг л та. Нохоо бол боохоноос ширийн чон боохоноос хамгаална тий. Тэгээ нөгөө мө хүүхд чинь тэгэл өстөө өсөл хөл тэр мө хүүхд ч гэсэн өсөл хөх шүү дээ. Ямар ч чадваргүй жоох хүүхд байгаа юм чинь. Яг чинь. Тэгээд энэ юм бол ерөөсөө л эдийн засгаар нь боогоол ингээд ялтыг авч байгаа. Тэгээд гэхдээ зүгээр ингээд миний хувьд болохоор бодоход Хувлаа хаан бол яг Монгол хаадуудаас хамгийн том одоо энэ эзэнт гүрэн юу байх ёстой юм те. Тэр бүхнийг бодож олсон. Тэгээд дээр нь зөвхөн монголчууд гэж хязгаарлагдахгүй. Тэгээд энэ эзэнт гүрэнд монголчууд л бид нар л мундаг байх ёстой. Бид нар л бүхнийг захирах ёстой. Бид нар л шийдвэр гаргаж байгаа. Бид нар тэнгэр угсаатай гэдээсэн бол энэ гүрнийг байгуулж чадахгүй тийм үү те. Тэг чи бүх улсуудыг эзэлсэн байж байна. Одоо жишээ нь Хувлаа хаан бол одоо бурхны шишинтэй болсон гэл түүх хүчлэгт хилээлээдэг тийм. Шашны одоо тэр шашныхын тэргүүн Пагламыг одоо хятадуудын нөлөөнд автахгүй хүнзийн сургаалд автахгүйгээд тангадаас авчирч байгаа тийм. Тэгээ өөрөө их багш гээд өргөмжилж байгаа. Тэгсэн мөртлөө ээж нь тэр чинь христийн шишинтэй байсан хүн тийм. Нөгөөдөлд нь христийн шашны одоо элчнэ гэж ярьдаг тийм. Номлогч. Тийм хүмүүсийн гэсэн өрсөн тийм дүүх байдаг. Тийм байгаа. Тэгээд дээр нь одоо Хувлаа хаан яг нөгөө дайдуу нийслэлээ байгуулахдаа тэр архитекторуудын газрын мундаг архитекторуудыг авчирч байгаа. Тэр 4 архитекторын ингээ харахад ч одоо нийслэлийг хийсэн. Нэг нь Иракаас одоо гэхэр бол авчирч байгаа. Тэг Персээс авчирч байгаа хүн байна. Тэ лалын шишинтэй. Нөгөөх нь хятад хүн. Тэгээд хөвд хүн. Тэгснээ энэ хүн чи одоо 17 жил дэрэгдэн суусан нөгөө Марко Поло тийм Марко Пологийн инээдэн битэг номоор нь бол манайхан сайн мэднэ шүү дээ. Тэр хүн чи 17 жил нэг юм хурган алга одоо нэг албан тушаалтай тэгээ байгаад байгаа юм тийм чи хайж байгаа тийм. Ашиг зөвлөх нь чи юм уу? Тэгээд ингээд харахлаар ерөөсөө нөгөө шашинд нь одоо энэ төрлийн шашин байна гэдэг ч юм уу давуу байдал олгоод байсан юм байхгүй. Бүгднгийн шашнаар нь дамжуулаад бариад байсан ийм сонин одоогийнхоор бол төвийг сэгсэн гэх юм уу тийм бодлого баримтлаад байгаа. Тэгээ энд тухайн үед
одоо бид монголчууд Монголын хаад Монголын цэрэг арим энэ жанжтаар энэ том хүмүүсийг бол байгуулсан. Яг өрөндийн төв хүчлэгт бол нэг хэдэн зуун мянган монгол хүн байсан байж тарах гэдэг. Одоо Юан улсын үеийн тэр одоо нийгмийн анги давхраачлт гэх юм уу тийм үү. Дээд хэсэгт нь бол монголчууд, эзортнууд хаад. Дунд хэсэгт нь бол ер нь ийм зөвлөхүүд одоо өөр улсаас авчирсан одоо энэ шашны болон юм хүмүүс байх гэдэг. Тэгээ хятадын хүн амыг бол ерөнхийдөө хойд болон өмнөд хятад гэж ингээл 4 анги давхраад болгоод хуваацсан байсан гэж яриад байгаа шүү дээ. Тэгээ ер нь бол би бас ингээд хайгаад үзэхэр яг Юан гүрний үеийн хятадын хүн ам нь хэд байсан бэ гэдэг. Сонирхоод ингээд судлаад үзэхгүй. Тэгэхэд Юан гүрний их үед буюу тэр 1271 онд гэх юм. Тэр үед бол хятадын хүн амныг 60 сая орчим байсан байж болов гэдэг юм. Юу байна лээ. Сүн улс, алтан улс нийлээд тийм. Юан гүрэн одоо мөхөд дороотх үед бол нэг 88 сая орчим байсан гэдэг. Гэхдээ энэ дээр нэг сонирхолтой юм юу гэхээр хувьлагаас өмнө хятадын хүн ам бол бараг 120 сая байсан. Тэгээ 120 сая байж байгаад яагаад Юан гүрний одоо байгууллагад ихэнх үед 60 сая болтлоо буурч байгаа гэдэг. Жогрог 50-60 саяар буурчих гэдэг шүү дээ. Яг энэ дээр бол одоогийн өнөөгийн тайлбар нь юу гэхээр монголчууд 40 жил тэр умардынхан энэ хятад улсыг байлдан дагуулах гэж болцсон. Энэ өөрөө хүний амьдралыг, тухайн улсын амьдралыг, иргэний амьдралыг ямар болгох вэ? Байнгын дайнд дулаантай байна гэсэн. Цэргүүдэнд ажиллахтай явчих чинь гэсэн үг баг тийм. Дээр нь ганцууд байгалийн гам шиг тарав багл. Ийм хүчин зүйлүүд ингээл хүн ам буурчихсан байна. Тэгэхээр эн чинь Монголын хаад бараг 30-40 жил урдраг бол байлтчихж байгаа юм л та тийм. Тэгээд нөгөө талаар Хувлаа хааны үед одоо нүүдэлчдийн нөгөө байлдааны тактикаас суурин байлдааны арга барил руу шилжсэн гэж түүхч яриад байдаг шүү дээ. Одоо хэрэм тийм. Хэрэм тийм. Хар хятад зэрэг гэдэг тийм. Урдаа армийнхаа урталт тавьдаг. Тэр чи одоо нэг өстө торгуулийн салааш хэл гэсэн үг шүү дээ тийм. Нөгөөдүүл нь ороод байлдаад дийлэхгүй хэцүүдээд ирэх юм бол нөгөө Монголын хишигтэн цэргүүд торгон цэргүүд нь орж гол хүчийг нь цохилт өгдөг. Тэгээ буцдаг ч байт юм. Нүүрэн талтай болохоор яг хятадуудыг гаргаад тавьчихдаг армийнхаа өмнө. Тэгээ тэр байнгын нүүрэн талд явж байгаа зэрэг юм чинь хамгийн их хохирол амтсан тий. Тэр үндэснэрээ бүр тэр урталт нь яваад нь шүү дээ. Дээр нь ингээд ингээд асар тийм нөгөө өргөн фронтоор аяндаа хийдэг байсан юм шиг харагдаад байгаа юм л та. Одоо жишээ нь энэ Японоор дайрсан 2 удаагийн тэр байлдаанд чинь 4400 хөлөг онгоцтой флот явж ийн гэдэг. Тэгэхээр чи одоо хүртэл энэ дэлхийн түүхэнд тийм нүсэр флоттой айрам байсан түүх байхгүй гэдэг шүү дээ. Тэгэхээр чинь ерөөсөө ингээл ийм хүний хүчээр ингэж орж нөгөө хүчийг нь цогтөг тэр хохирол мохирол амсах нь хамаахгүй тийм. Ерөөсөө л айрам тэр үхэл бол нэг тэр айрамд бол онц биш байгаа байхгүй тийм. Хүний хүчээр ороод эзэн ийм байдалтай. Тэгээ одоо энэ Хувлаа хааны үед ч юм бол баруун Европ руу бол хамгийн их газар нутагт хэлсэн ийм үе байгаад байгаа шүү дээ тийм. Тэд нар чи өөрсдөө бас ясны дайм байлдаан ч хүмүүстэй нөгөө эртнээсээ уламжлалцсан тэд нартэй чи ингээд тулаад байлдаа рицеруудтай ингээд үзээд байна гэдэг чинь. Тэгээ одоо манай энэ түүх канонууд дээр ч гараал байдаг тийм нөгөө хувилгаан салхи канон дээр ч гарч л байсан. Одоо энэ Японы музейд хадгалагдаад байгаа олдвор одоо хувилгаан сүнсэн болоотын олдвороос гэх чинь Ромын легионеруудын дуулах болцсон гэл яриад байдаг рицеруудын дуу тийм. Тэгэхээр тэр айрамт чинь Хятад, Солонгос тэгээ энэ өөр хаан байдгийн станууд орнуудаас гадна Ромын цэрэг айрам
хүчин зүтгэжсэн гэдэг. Нотлогоон тэнд олдоод шүү дээ. Хоёуд дуулгаалаа тийм. Тэгэхээр энэ хүн чинь нөгөө урд үрдийн өмнөх Чингис хааны нөгөө морин дил дээр дэлхийг эзлэх амархаа мориноосоо буугаад улсаа төхнүүлэх хэцүү. Улсыг гэдэг чинь эсэргээрээ хэрэгжээд тийм. Тэр бүгдийн яг цогц системээр нь бий болгоод ардаас нь тэгээ энэ нөгөө эзэлсэн улс орнуудын цэрэг арми аль хэрэгтэй, аль мэдлэгтэй гэснүүдийг ашиглаад, эрдэмтдийг нь ашиглаад ингэжсэн дүү. Одоо энэ Хувлай хааны одоо яг хятадууд одоо хүртэл Бээжинд хадгалагдж байгаа одоо орон судлалын түүгэл тэр гихт чинь тэнцээ ажиллаулж исэн хүмүүсүүд яагаад тэрийг тэр үед одоо орон эвэлдээ аваад тэр газрыг нь ажилуулад байгаа юм гэдэг чи өөрөө нөгөө технологи тий бүх юмыг эзэмших гээд тэнд мөнгө хаяад байдаг ч юм. Урд өмнөх хаадуудаас илүүтэй Хувлай хаан гэж сэцэн золтой шүү дээ тий. Хувлай сэцэн хаан гэдэг байгаа шүү дээ тий. Шал өөр төвшөнд нөгөө оюун ухааны чиглэлээр том төвшөнд харж исэн хаан байгаа харагдаад байгаа. Тэгээ Хувлай хаан их Юан гүрний үед бол одоо Монголын эзэн түүрэн чинь одоо 2-3 твдэл байна шүү дээ. Евразийн энэ өргөн гудамж чинь Алтан ордын улс гээд одоо өмнөд Орос гэх юм тийм. Тэгээ Ил хаадын улс. За Ил хаадын улс бол өөрийнх нь төрсөх хүлээгүй байгуулчихсан. Алтан ордны улс бол Батхан. Ингээл асар өргөн удам нутаг дэвсгэрсэл ингээд олон хаант улсууд байгаад байна шүү дээ. Энэ дундаас Юан гүрэн бол яхаарахгүй маш том. Одоо нэг бол Хятадын түүхч гэсэн Хятадын түүхчд бол бичдэг л дээ тийм. Яг хуу зүгээр өрөндийн тайлбарууд төр ингэж байгаа. Хятадын түүхчд бол мэдээж Хувлай хаан бол Хятадыг эзлэн сууж байсан Монгол хаан. Гэвлээд ширч байгаа. Гэхдээ энд бол Хятадыг одоо нэгдсэн ус болгож чадсан юм. Чингис хаан Монголын олон тархаа бутархаа овг аймагуудыг нэгтгэж их Монгол улсыг байгуулж, өөрөөр Монголыг нэгтгээд шүү дээ. Монгол үдийн том. Хувлай хаан бол сүм ус байлдан дагуулад Хятадын өмнөд нутагт хүртэлтэн хийж ингээд нэгтгэж байгаа тийм. Энэ чинь 900 оноос хойш Хятадын нэгдмэл ус байгаагүй гэж үү. Тэгээ одоо өнөөгийн Хятад улсын эхлэлийг тийм тавьж байгаа байхгүй тий. Түүхэн явцад бол 2-3 хуваагдал ингээл байсан Хятад умард өмнөд гэж яриад байгаа шүү дээ. Энд чинь нөгөө улсынхаа хэл хязгаараар яриад шүү дээ. Тэрийг нэгтгэхэд өнөөгийн одоо бүгднээ Хятад ард улсын энэ бүтцийг бий болгох. Тэгээ Юан гэдэг үг ямар учиртай юм бэ гэж зүгээр хайгаад ингээ үзэхлээр их тэнгэр гэдэг нөгөө бусад улсуудаас ялгаатай байгаа шүү дээ. Ил хаад биш, алтан орнод биш. Их гэдэг нэр аваад тэгээ нөгөө бас нэг хандсан юу гэхлээр тэнгэр их гэдэг ингээд хичнээн бурхны шашин шилжсэн ч гэсэн нөгөө өв дээдсэн Чингис хааны тэнгэр шүтлэгтэй тэр юмыг орхихгүй ингээд улсынхаа нэрэнд хүртэл хичээд байгаа. Тэгээ энд Хувлай хааны бид нэр одоо энэ гавья гэж ярив л дээ. Одоо энэ 17 дугаар дундад зууны үед гэх чинь 17 8 дугаар зуунаас эхлээл энэ Европт одоо дид бүтц тий бохир цэвэр усны энэ байгууламжуудыг барьж эхэлж шít. Тэгт чи одоо тэрнээс чин болоод одоо энэ бохиро гаргаал цацчдаг тий нөгөө ор ташаасаа тэрнээс чин болоод тахал гараал тий хяараал зү өв болноороо хяараал ингээл өнгөрчихсэн. Тэг чин Хувлай хааны нийслэлд Айдуу хотод тэр бохирын системүүд хийцэн, шугам хийцэн. Тэгээ өөрийнх нь одоо тэр ордон гихт чин Бээжингийн яг төв зэг дээр ингээд усаар хүрээлэгдсэн тий арал маягийн юм үсээд одоогийн Сингапур шиг ингээд тэр ардлыг бол бий болгосон гэдэг байхгүй хийсэн гэдэг байна. Тэр чи 13 дугаар зуунд тийм хот байгуулалтын систем игээд одоо усаар хүрээлүүлээ тэр Европ хамгаалж олцсон юм тий. Европоос өмнө
тийм юм. Европ бол ингээ гүүртэн шүү дээ. Тий. Тэгээ цайзаа тойруулаад Теста яг цайд шиг нөгөө хаалгаа нээж өгдөг хаадаг шиг тий. Тэгээ ингээд тэр дотор бий болгоцсон. Тэгээ одоо бидний энэ одоогийн юугаар яриад байгаа мөнгөн мод гэдэг яга тий. Тэр байгууламжийг чинь тэнцээ хийцэн сүү яадаг идэг галан гоё юмнууд байгаад байдаг. Тэгээ тэр яг ордных нь юунд нь асар том газар нутагтай тэр чинь тэгээд зэрлэг ан амьтд байдаг байсан. Тэр битийл өөрөө нөгөө арслан заантай байсан гэж бичиж байгаа шүү дээ. Заантай. Тий. Богд нь одоо заантай байсан гэдэг шиг тэр дэлхийн хаан чинь өнцөг болон бүрээс юм авцгаалаа. Ан амьтдаар хүртэл ингээд. Марко Пологийн дуртгалд бол хувлаа ан гөрөө хийх дуртай. Тий. гэдэг. Тэгээ Марко Пологийн хамгийн гайхшруулсан юм нь болохоор тэр юу байгаа даа. Модны холтсоор ингээд цаасыг яриад шүү дээ. Дуртай өссөн зүйлээ удалтж авч болж байна. Эдгээр цаасаар ингээд ид баялаг сольж аваад. Мөнгийг яриад шүү дээ. Цаасаа Дэвсгэрт тийм. Дэвсгэрт. Тэгтэл за хөдлөө хаан хамгийн анх энэ цаас мөнгийг бодож олох уу гэхлээр үгүй юм бил. Сүм улс одоо 11-р зуунд бас цаасан мөнгө гаргаад яг өнөөгийн манай яг бидний одоо энэ дэлхийд дахинд хэрэгжүүлээд байгаа шиг тэр нь гэхдээ нөгөө баталгаа байхгүй мөнгө хевлээл тараагаал нөгөө хаадууд нь дайн хийх гээл мөнгө хевлээл байдаг. Тэгсээр хагаад өөрсдөө нөгөө инфляцтай идэгдээд дампуураад байхгүй болсон. Тэрнээсээ бол сүрсэн байгаа. Одоо өнөө үед давтагдчих шүү дээ. Тэг өнөө үед яг давтагдчих шүү дээ. Тэр гэтэл хувлаа хааны цаасан мөнгөний гайхамшиг нөх юм бол мөнгө торгоор баталгаажуулаад. Одоо торгоны зам гэдэг ингээд энэ чинь хамгийн үндсэнтэй нөгөө эргэлтэх чадвартай хөврөх чадвартай бараа бүтээтүүн нэг бол мөнгө алт эсвэл торго дуртан тийм. Тэнгүүд зарим газар нь болохоор нөгөө цаасны торгоор баталгаажуулсан. Торгоор бас солилцоо хийгээд байгаа. Тэгээ одоо гítэл чин бид нар одоо энэ 1971 онд гэдэг байгаа тийм Америк чин алтан баталгаагаа доллароос байхгүй болгосон гэдэг. Тэрнээс хойш дур зоргоор мөнгө хөвлөдөг болсон гэдэг. Тэг чин одоо Йонши сударт Ян улсын сударт тийм энийг хурамчаар хийх юм бол цаазар авна гэдэг ялтай. Мөнгийг тийм мөнгийг бол хятадууд хэвлэдэг тиймсэн мэт харах гэдэг технологи нь бол юм. Тийм барлаж байгаа шүү дээ. дээ. Нөгөө талд нь нийгч ингээд илүү мөнгө хэвлж болохгүй. Мөнгнөөс дүүцүүлээд гэдэг. Мөнгөний ордон байгаад байгаа шүү дээ хувлаа хааны. Нөгөө баталгаа гаргадаг мөнгө нэмэгдээл гэдэг энэ чи үйлдэл яг ижил тэнцүү хэвлэнэ гэл. Хизээч тийм энэ хоёрыг ингээд тэнцвэрийг алдагдуулж болохгүй гэсэн хуульчлаа хийсэн байна. Дээр нь хувлаа хааны хамгийн том мундаг хийсэн юм зүйл бол өмнө нь бол нөгөө шүүх засагдлыг хаадууд захирж байгаа одоо ноёд түшмдүүд гүйцэтгээд байхад тусгай хууль цаазыг хүн гаргаж албан тушаалтан гаргаж зарагч. Энд чинь одоо бидний нөгөө төр тулсын би өнөөгийн одоо шүүх засаглал нь тусдаа гүйцэтгэх засаглал нь тусдаа тэгээ энэ хууль тогтоох засаглал нь тусдаа гэдэг систем эхлийг тэнд тавиад байгаа. Салбар хуулиуд гаргаад тийм. Тэгэхээр эн чинь өөрөө энэ хаан чинь бол дэлхийн хаан гэдэг нь хамгийн тодорхой. Дэлхийн хүлээн зөвшөөрөд шүү дээ. Тэгээ энэ манайх яагаад гэдэм өнгөрсөн 15 онд гिच хувлаа хааны 810 жилийн ог хятад улсад сүрдүүлэнтэй тэмдэглэж шít манай хаан гэдэг. Үнэхээр манай хаан маш хятадын хаан шүү дээ. Монгол хүн болохоос бид нэр гихтэл энэ хааны талаар одоо эрдэм шинжилгээний баг хурлын гэхэд л нэг 5-6 эрдэмтэн суудсан багшийн дэдийн нэг эрдэм шинжилгээний баг хурл нэг додомцсон болвол хийхэд тусгаж жишээ нь. Бид нар одоо биднэрт байгаа юм зүйл гэх юм бол за энэ төрийн ордны өмнөх хувлаа хааны нэг хөшөө байна тийм. Өөр энэ хүний талаар хийж байгаа гүйүүлж байгаа юм байхгүй. Кино одоо хүүхд залуучуудад сурталчлалын ихнэ бид нэр хятадд
хувлаа хааны хийгээд байна тий. Манайд хийсэн кино байна уу байхгүй. За энэгээр энэ олигтой юм одоо тэр Йонсын судрагчийг бүнгүүцд орчуулсан юм байхгүй. Энэ орчуулдаг юм уу? Орчуулдаггүй бай. Тэгээд ингээ бодглохлоор бид нар бас энэ дэлхийн хэмжээний одоо Чингис хаанаас ч илүү дэлхийд дурсахаар ийм хааны Чингис хааны хүсэл зорилгыг бүр гүйцэлдүүлсэн хааныга жоохон дутуу нэлээд байна уу да гэмээр юм байгаа. Гэтэл хятадд одоо хувлаа хааны эдэлж хэрглэж ийсэн ордон хувлаа хааны бий болгосон төчөөд бие зүйлс нь хатгалагдчих. Хувлаа хааны сархад дууж исэн тэрдээс хундраа одоо өргөндөө тавьчихсан хурим найр болоход тий ууж исэн гэдэг хаш асар том тоогоод тэнд байна. Орд нь бүхэл бүтнээрээ байж юм. За тэр Маян гэд хувлаа хааны нөгөө аавынхаа нүгэл хилэнцгийг хариуцахын тулд бурхны шишнийг сонгосон гэд өөрийгөө гэлмээ болгосон гэдэг. Тэр гүнжийн сүм нь яг тэр чигээрээ явж байна. Бясалгал хийсээр байгаад ингээд нөгөө мөр гарцсан тэр мөргөл үлддэг байсан тавцсан байж юм. Дээр нь ингээ өчнөө одоо хаан балгасан байж юм. Дайдуу хотынх нь одоо тэр төөрүүд нь тэр чигтэй байж юм байж хотод тийм. Орд нь тэр чигтэй байна. Чанчин бомбын Чингис хаан эдгээр зөвшөөрөөд байгаа ч гэсэн хувлаа хааны үед титгээд төрөөс тусгай мөн гаргаад засуулсан юм байж юм. Тулуу хаан сорготон бихийг одоо оршоосон гэдэг тийм. Бунхан нь байж юм. 1956 он хүртэл тэр бунханаас дээшигээ өндөр бийж тийм байгууллагч байхгүй байсан гэдэг. Түүхэн сархогтойн юм байж юм тий. Жансуу мужид тий оршоосон гэдэг. Сархогтой 56 метр сурах гээд байгаа шүү дээ тий. Тэгээ тэрний одоо Мин улсын үед тэр устдаагүй, Чин улсын үед тэр устдаагүй, тэр хаадууд нь очиж нөгөө авшиг авах гэж байгаа юм шиг тэнд сүсгэлж биширдэг тий. Ахиж хамгаалж хаал ингэж мөнгө хайдаг тийм байгаад нь шүү дээ. Тэгээ бид нар одоо 1356 он баха Тогоон Төмөр хаан чи хөөгдөж гардаг чинь. Тэгэхээр Тогоон Төмөр хааны харуулслын шүлэг гэдэг байгаа гэдэг тийм. Ай сайхан дайдуу минь гэдэг гасалсан шүлэг шүү дээ тийм. Эндээс хөөгдөж гарснаас хойш гэхэд л монголчууд буцаад Юан улсыг нэгтгэх нь гэсэн ойлголттой байгаад исэн юмнууд ингээд түүхчдийн ном зохиол төр харагдаад байгаа. Арион гэдэг шүү дээ тийм. Юан улс бутарцсны дараа Арион гэдэг байгаа чинь бид нар буцаад энэ Юан улсыг нэгтгэнэ л гэдэг санаа цаана яваад шүү цугалцаад шүү дээ тийм. Тэгэхээр хувлаа хаан бол ягарахгүй одоо хятадыг нэгтгсэн. Тэгээ их юан гэд том ус байгуулжээ. Ажмаар энэ улсаа удирдахын тулд бол энэ суурин иргэншилтэй хятадын засаг захиргаа тэр удирдлагын хэвэг маяг соёлыг л авахаас аргагүй энэ соёл руу орохоос аргагүй болсон гэж ярьдаг. Тэгээ их улс бол ягаал тэр нэг 100 гаруй жил уршин тогтсон байна шүү дээ. Ягаад удаан хугацаар уршин тогтноогүй гэхээр ерөөсөө тэр хүн амын олонхийнх нь тэр соёлтой холбоотой гэдэг. Ийм тайлбар тавьж шүү дээ. Яан улс одоо Тогоон Төмөр хаан хөөгдөхийн өмнө нэг аюултай байгалийн гамшиг болоод шар мөрөн ирлээ. Баахан өсвөлн тариа ургацгүй болоод тий хятад тэгээ бослог гараад эхэлж байгаа. Доор эдийн засгийн нөхцөл байдал өндөрчсөн гэсэн үг шүү дээ тий. Одоо энэ дэлхий дээр ер нь л ургацгүй болсон ч байд юм тийм үед л тий. Эдийн засаг хүндрэл инфляцтай дардагдал ирэхлээрэл босоод эхэлдэг шүү дээ тий. Яг л тийм юм болж. Ер нь хүйтэн ургац малаа алдсан үед л дайм болоод сөргөлдөн болоод эсвэл нүүдлээ явчихдаг. Тэгэхээр тэр үеийн ерөөсөө тэр суурин хятадын одоо тэр арга барил юу гэдэг амьдрал хийх маяг бүх зүйлрүүл ингээл орж штэ. Та монголчууд бол цөөхөн.
За тэгээд тариачдын тэр бослого хөдөлгөөнтэй холбоотойгоор л ер нь бол ус мөхөж байхгүй. Тэр хүн амын дийлэх нь бол мэдээж хятадууд. Тэгээд тэр 4 анги давхарх хуваацсан учраас ялангуяа тэр анги давхархын тэр ялгаа өөрөө жирийн хятадуудын үед маш их мэдрэгддэг байсан. Тий. Хувлаа хааны бас нэг чухал юм болвол татварын систем баг. Эхлээд нөгөө хаан болоод болохоор татварлаад хөрөнгөчихийн тулд өндөр татварууд тавиад тий. Тэгээ явж гингууд нөгөө иргэд чинь ерөөсөл тэр шулуулаад одоо татвар нь нэмэгдээл ихлээр л босгоод ирэнгүүт нь. За ингэж болохгүй юм байна. Татвараа багасаад гэж байгаа юм. Тэр бодлоо. Тэгээ тэр эзэнт гүрний чинь нөгөө торгоны зам одоо өөрөө хоорондоо байлтай байхгүй болцсон. Тэгэнгүүт юу хийж ийн вэ гэхлээр бараа таврын худалдааг сайжруулад торгоны зам эднес чи хамгийн аюулгүй усан тээврээ тийм усан тээврийг шиглаад тэнгүүтээ татвараа багасгаад худалдаа арчааны зах зээлийн таатай орчныг бүрдүүлээд эхэлчихэж байгаа. Энэ яг нь бол бас энэ гадаадын ч юм уу энэ худалдаачд нэлээ давуу талтай байсан гэдэг байна. Яг жирийн одоо ийг л хятадуудын хувьд бол бас боломж хязгаарлагдал байсан гэл. Тий. Тэгээ дээр нь одоо энэ нэг сонин түүхтэй юм бил. Одоо энэ Алтан улсыг зив жанжи эзэлж яхад цавчаал бомбдоор ороод байгаа шүү дээ. Тэгэхэд тэр бомбдоор л ерөөсөө тэргээр л нэвтрэхээс өөр арга байхгүй. Асар өндөр тэнгэр багамдсан юм ихц уулаттай зүгэлцсэн морь мал явахын аргагүй. Яг тэр бомбдоор одоо Ар Монгол руу явдаг байсан тийм л юм. Хүнүүчүүдээс эхлээл тэр бомбдоор л дайрал үц тардаг байсан юм билээ л. Тэнгүүд энэ Хувлаа хааны нэг мундаг бариад байгаа юмнууд нь зүгээр миний харснаар бол тэр бомбуудын худалдааг тий чөлөөтэй байх, тэрийг хамгаалах, дээрэм тонол байхгүй байлгах энэ юмнуудыг маш сайн эзэнт гүрэн болол авч хэрэгжүүлээд байгаа. Тэгэд одоо энэ хувийн худалдаачдыг дэмждэг, цэрэг айрмаар хамгаалдаг тийм улс гүрэн өнөөгийн үед бол яхаа байгаа бах тий. Тэр үед хаантууд бол тийм байхгүй шүү дээ. Тэгэхэд цэрэг айрмаар хамгаалаад байгаа. Маш их хэмжээний одоо бараа тавартай худалдаачдыг бол өртөөнөөс өртөөний хооронд хүргэж өгдөг ч байт юм уу. Тэр аюулгүй байдлыг нь хамгаалдаг. Зам талбайг зааж өгдөг ч байт юм уу. Тэр нь тэгээ нэг тэгснийхаа төлөө тодорхой хэмжээний хөлс авдаг. Гэхдээ амар өндөр биш. Дээрэмд томноосоос хамаагүй бага хэмжээний татвар байдлаар авдаг. Тийм систем байна. Тэр чинь тээвэр логистик. Тийм. Лаг хөгжиж аюулгүй байдлыг хангаж байна гэсэн. Тэр утгаараа тэр чинь өрн дорны хооронд тэр дундад утгаас л ингээл худалдаач долноор л орж ирсэн байсан. Одоогийн ойлголтоор бол эдийн засгийн хувьд ингээд хүчрэгжээд ирж байгаа. Тэг яхаар одоо хүн амын олгоны хэдд учраас амьдрал ах уу, гангачиг, тахал ургацаа алдсан ч юм уу. Энэ хүчин зүйлээр бол ер нь эзэнт гүрний мөхлийн үе. Тэгэхдээ одоо мэдээж Хувлаан их Юан улсын тухайд ярьж байгаа тохиолдолд тэр үед үнэхээр Ар Монгол гэж хэлэх нь одоо хаашаа тийм үү? Голомт нут талын ихгүй Монголын эзэнт гүрний уугуул нутаг. Тэр уугуул нутагт бол монголчууд байгаад байгаа шүү дээ. Ариг бүхийн угсааныхан. Ариг бүх бол 60 онд ялагдаад 64 онд 1964 онд бол алт өгсөн маж. Өгөөдөө улсын Хайду чам. Хайду бол бас Юан улстай нэлээд гэрсэлдсэн гэж ярьдаг шүү дээ. Яг түүхчд бол хэлдэг. Одоо чинь Гэрэл Бодрох одоо профессор бол хэлдэг байсан. Тэр чинь 100 гаруй жил Юан гэдэг урд байгаад дээ шүү дээ. Хувлаа угсааныхан Монголын хаад. Тэндээс хойшоо Монголын одоо голомт руугаа зүгтаад ирэхэд ариг бүхийн угсааныханд баригдаад алагдчихсэн энэ түүхүүд бол байгаад байгаа шүү дээ. Тэр чинь 100 жил тийм үү? Бид нар бол одоо 100 жилийн өмнөх түүх гарахаар чинь 30-аад оны 20-аад оны түүх ярих гэдэг шүү дээ. Тэгэхэд тэр 100 жилийн хугацаанд бол тэр өвөг дээдсийнх нь юу тохиолдчихсэн тэрийг бол огт мартаагүй байна.
уламжлагдчихсан тийм. Ариг бүхийн угсааны хин ноён даалгджээ гэл. Тэг бичиж чачаатай шүү дээ. Хайдуу тал нутгийн сүлжийн Баатар гэдэг байгаа шүү дээ. Одоо нөгөө суурин соёл иргэншлээ зэрэг армийн тактик шилжчихсэн. Өгөөдөө угсааны хүн. Өгөөдөө ач гэдэг тий. Хайдуу аа. Хашир бас их одоо геополитикийн хувьд бол сэрэг тийм арга барилтай хүн байсан юм шүү. Нөгөө талдаа ингээд нөгөө цагаатай угсааныхантай найс харилцаатай байгаа гэдэг тий. Зүчийнхэнтэй их ойр дэмжээд явчаал гэдэг тэр одоо дэмжих үедээ дэмжичээл зарим үед нь өрчвөл. Тасралтгүй нөгөө цэрэг арим байлдан дагуулж яваалгаа шүү дээ тэр усууд тий. За яг хөө тэр зүүн өмнөд Азад бол тэгээд тохинолчлаа гэхэд чинь нөгөөдөл рүүгээ яваалга. Тэгээ энэ явж байгаад ер нь Монголын эзэнт гүрнүүд хүннүүч тэр дараагийн 13 дугаар зууны их Монгол улс те эднэр яагаад нураад унаад байна гэхлээр дандаа л хоорондын зөрчил. Ер нь альва цаг үеийн тодрон гарагч гэдэг юм уу те одоо ариг бүх хөвлөө хоёр хаан гэдэг чинь нэг нэгээ ялж ижил гарч идэг те жамуух тэмүүчи хоёр гэл ингэ чинь нөгөө өрсөлдөгчөө тухайн цаг үеийнхаа өрсөлдөгчийг одоо том жинчдийг бол өөрсдөө бэлтээ тэднийг тэрднийхээ ялж дийлжиж өөрсдийгөө тунхагладагч байд юм. Тим юмнууд харагдаад байгаа. Тэгээ ариг бүх ховлоо хоёр бол ах トゥ хоёр. Тэгээ бүх нь бол дүү. Тэгээ ялагдаад ахынхаа хажууд байж байгаа л өнгөрсөн байх гэдэг нь. Тийм үү? Ахынхаа юу гээл гэх юм. Эсвэл тамгаа ч юм ингээд өгчөж байгаа тийм үү? Зөвшөөрч штэ. Та миний ах хөвлөө бол хаан Монголын хаан гэдэг юм байна. Тэгээ ахын хажууд өнгөрсөн. Гэхдээ үүр хойч нь 100 жилийн дараа ч гэсэн мартахгүй юм. Тэгээ одоо нөгөө хавт хасрын удмынхан хаан ширэн суух болоогүй гэдэг юм л одоо энэ нөгөө мантга цэцэн хатан киноны үгч гэлээ гэсэн тийм юм цухалцаалга ба шүү дээ. Чингис хаан гэхт чинь л хасрыг хамгийн энэ түүхэнд одоо ингээд яаж хүсэн ч мэддэхгүй хөрөвдөлтөөр төгсөдсөн хүн бол хасар байгаа шүү дээ. Яаж өнгөрсөн. Одоо төв тэнгэр утгаал байдаг тийм. Энэ хасар Чингис хаан хоёр бол төрийг ээлжиж барих юм байна гэх ингээд тэрэнд нь Чингис хаан итгэгээд хасыг шийдэгч нь өөлөн их ирээд тийм. Миний хасар бол миний энэ хоёр чинэрсэн үхийг өстө хоёулангийн хавх сордог байсан. Чи ганцыг нь арай гэж ордог багт тий. Чи одоо ингээд төрлөөд яадаг гэсэд ичлээ идэгсэд гэдэг шиг тий. Зэмлээд ингээд. Чингис хаан би өстө муухай юм хийчлээ гэдэг ингээд төрхийг хэмшиж байгаа шүү дээ тий. Гэхдээ л нэг тэр ингээд хэдийгээр яаш шийтгэлгүй ингээд орхисон ч гэсэн Чингис хаан болгоомжлоо. Хасар хамгийн хүчтэй өрөөс нэрмгий ийм байх магадaltaй энэ хаан ширэг байх магадaltaй. Тэгээ одоо Чингис хаан бол нөгөө хөрөнгө дастаж ингэж төмтүүд ингэж хувааж өгөхөд хасарт хамгийн бага хэрэгт өгöd байгаа шүү дээ. Тэ хүч хэрхэг зүрхгүй байгаа байхгүй. Харь илгийн хүмүүс дүртэл одоо боорч Монголын эднэрт дүртэл төмтийн дарамаар болгочоод хасарт нь 3000 хэрхэн тастаж өгöd байгаа юм. Тэгээд ингээд одоо иргэн гэдэг ч одоо нэг айлууд байгаа шүү дээ. Өрхүүд тий. Тэр чин цэрэг ир хүн бол цэрэг л болно гэсэн үг тий. Цэрэгтэй, малтай. Тэр өрх тастаж өгнө гэдэг чинь хоонд эрх мэдэл баялаг өгöd байгаа байхгүй. Тийм тэгээд одоо бид нар жоохон идэвхжүүлж бодох гээд байгаа шүү. Одоо Чингис хааныг хасар хоёрыг одоо ахыгаа нийлж ягаад нухаа ичдэг гэдэг түүх ингээл байж лээ. Гэтэл чин тэр үед чин бүгдээрээ удам залгаж байгаа угсааны хүмүүс. Хэнийг л хаан болно шүү дээ. Чин 2 дахь 3 дахь хаан гэж байхгүй шүү дээ. Тэр үед чин нэгдсэн нэг дээврд ордол Есүхэн 2 хатны хүүхдүүд байгаа сайхан шүү дээ.
Тэр энэ чинь одоо өрөнд оронд ялгааг бол хаан ширээ гэдэг чинь ер нь хаан ширээ гэдэг бол хүнийг ер нь сорон зэм татдаг л Тийм. нэг юм байгаад байна шүү дээ. Энэ олбог синти биш. Энийг суудал дээр очиж суугаал нэг сэлэм өргөх ч юм уу тийм зэрлэг болгодог тийм би тэр маш их хэрэг мэдл байгаад байгаа байхгүй. Тийм. Тэгээд Хувлаа хаан бол одоо аавынхаа жишээнээс бол нөгөө талд нь аавынхын жишээ бол маш мундаг бас жишээ яваад шүү дээ. Тэр эзэнт гүрнийг тогтоож ингэж яг хаан хөхүүл тэр эзэнт гүрэн яаж ботож юмх вэ те. Тэгүүлэхгүй гэж өөрийгөө золиослоод шүү дээ те. Хичнээн тэр домын юм зэн байгаад байгаа ч гэсэн савдаг мовдаг гэдэг ингээд байгаа ч гэсэн те. Тэрийг ингээ хараад тэнгэрт амиа золиос ахын хөлөө золиосч байгаа тийм үү. Золиосч. Алт сорхогтааны одоо бэлэвсэрч үлдэж байна. Тийм. Сорхогтааныг бол дөрвөн хүүгээ одоо хэдэн хүүхэдтэй байсны бол Тийм. тэгэхгүй дөрвөн хүн л дөрвөлөө том хаан болсон гэдэг. Тэгэхэд сорхогтааны бол дөрвөн хүүгээ өөрөө өсгөөд Гэхдээ тэр өсгөхдөө тэдний бүгднгийн тийм маш хүчирхэг тийм одоо эрдэм боловсралтай тий туйлбартай ийм хаадууд тодгож өсөж шít. Тийм ухаантай одоо бидний хүчнээ ярддаг бол зөвхөн жинхэнэ эслийн шиг тий гимэр тийм одоо түүхэнд хүчигдсэн мундаг хатан биш. Одоо Монголын нүүдэлчдийн нэг хэцүү юм чи одоо бид нарын энэ ургийн бичиг энтрээр тий үнэхээр түүхэнд маш мундаг гавьяа байгуулаг болвол эмгтэй хүн болвол одоо тэгэл нэг бичигдээл өнгөрөх ургийн бичиг дээр тий дурсагдахгүй өнгөрөх юм байна. эцгийн гарлаар яваад байдаг. Тийм эцгийн талаар ясаад байгаа явцдаг. Гэтэл чи одоо энэ мантгай цаатны сорхтон бих өөлүүн их бүрт тэр алонгоо гэдэг дандаа юм том хүсэн одоодын түүхчид тэр эзэн түүний үед очиж исэн хүмүүс хүртэл ингээд дурсгалтаа бичсэн байгаа шин дуртгалтай тийм үү. Тэр мундаг юм хаад бол байжээ гэд. За ингээд подкаст маань өндөрлж байна. Хувлаа хааныг бол одоо залуу үед л хэлээ тийм үү. Өшгөстэй Хувлаа хааны тухай одоо их сурвалжуудыг монгол хэлээрээ одоо болж игэл ер нь хэдтийн номсодор хаана юу бичигдсэн байна. Энэ бүхнийг л бид нар бол унших шаардлагатай. Өвд эцгийн түүхийг бид нар бол мэдчих хэвээр. Бидний нөгөө нэг домогжуулаад ч юм уу нэг юм баяр ёслол болгоол нэг дуулж хуурдахтаа л гаргадаг тийм байж боломоргүй шүү дээ. Улсын түүх гэдэг үндэсний түүх гэдэг бол маш том түүх байх хэвээр. Тэгээ Хувлааны энэ судалгаа өнд Монголын одоо сэхэтнүүд гэсэн бас анхаарал хандуулах байх л гэж бодож байна тийм үү. Монголын эзэнт гүрний энэ хаадуудаас хамгийн их нөгөө ордон тэр чигтээ хадгалагдаад үлдсэн тий эдэлж хэрглэж исэн эд зүйлсүүд нь тэр эзэнт гүрний батлах мөнгөн дэвсэрт нь хүртэл олдсон ийм том хаан билээхэн биднэрт байж тий чи манай хаадуудын одоо эдэлж хэрглэж исэн юмнууд юу байдаг вүлээ гэд ингээ бодглохлоор энэ хүн бол ялтчгүй бидний маш их судлах ёстой өөрөмшүүлэх ёстой. Тэрийг нь зүгээр сохроор ингэж дахин шүтэж цээжэд дэлтэх биш те. Тэрийг нь дэлхийд дахинд ойлгуулах ёстой юм том хаан гэж боддог шин. За лидер подкастын маань ээлж дугаар 5 хүнд хөрвлээ. За нийтлж наран төгс бит хоёр Хувлаа хааны амьдрал замдлын талаар харамстай нь бол маш богинохон хугацаанд ирлээ. За ингээд дараагийн нэвтрүүлгээрээ иргэн уулзъя.